Улаанбаатар хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32,226 км хурдны авто зам. Захиалагч зам тээврийн хөгжлийн яам. Санхүүжүүлэгч Бүгд найрамдах Хятад ард улсын Экспорт импорт банк. Зураг төсөл зам барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч China TCG Civil Engineering Group. 140.3 сая ам долларын өртгөөр баригдсан Улаанбаатар хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32,226 км хурдны авто зам нь шинэ нисэх онгоцны авто замын уулзвраас эхэлж Яармагийн төлбөр хураах цэг хүртэл үргэлжлэх бөгөөд 32.5 метрийн өргөнтэй 2 урсгал, 6 игнэ, 6 гүүр, 49 ус зайлуулах хиймэл байгууламж, 3 үе 20 см асфальт бетонын хүчилт, 20 см цементээр бэхжүүлсэн суур, 20 см буталсан чулуун суурьтайгаас гадна тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын нийт уртад мал амтан орохыг хориглосон хашаа, урсгал бүрийн хоёр талаар туузан хашлага, тусгаарлах зурвсаар гялбалтаас хамгаалах хавтан суурилуулсан бөгөөд хурд хэмжигч болон ажиглалтын камерын хяналтын системээр тоноглогдсон Монгол улсын анхны хурдны зам юм. Энэхүү төсөлд зөвлөх компаниар Бүгд найрамдах Хятад ард улсын Guangzhou Wanhong Construction Supervision компани, туслан гүйцэтгэгчээр SRP Engineering Consulting Mongolia компаниудын 20 гаруй инженер техникийн ажилчид зам барилгын ажлын явцад байнгын технологийн хяналт тавин ажиллаж байна. Үндэсний бүтээн байгуулагч Бадрах Ойл, Эрдэнэ зам, Арж Капитал компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцож 500 гаруй залуусыг ажлын байраар хангана. Зам барилгын ажлын 30% гүйцэтгэж, ерөнхий гүйцэтгэгчийн ажилчидтай нийлээд 800 гаруй ажилчид 400 гаруй техникийг ашиглаж энэхүү бүтээн байгуулалтад оролцсон байна. Зам барилгын ажлын 70% гүйцэтгсэн ерөнхий гүйцэтгэгч Бүгд найрамдах Хятад ард улсын China TCG Civil Engineering Group компани нь Хятадын томоохон барилгын компани ба дэлхийн 500 шилдэг аж ахуйн нэгж болох